сүүлийн 7 хоног болохоор штэ. Одоо ажиллаж байгаа байгууллагата ажиллах хамгийн сүүлийн 7 хоног. Ажиллах гэхээс илүү дадлаг хийх хамгийн сүүлийн 7 хоног. Хурдан юм 4 сар ийм л хурдан өнгөрлөө. Явахтаа бэлт. Өдөр болохоор 청년 기자단 수료식 байгаа. нөгөө 인턴 хийж байгаа хүмүүсээс бас нөгөө 청년 기자단 бүртгэл аваад хийсэн гэдгсэн шүү дээ. 그래서 오늘 청년 기자단 수료식이 있다. 오늘 зураг даруулах учраас үсээ эндүцсэн. Одоо энэ 7 хоног угныг хийх ажил байхгүй байна. Яг ингээд тогтмол хийдэг ажлуудаа байнга хийгээд нэмээд одоо дараагийн дарчлагын хийх хүндээ одоо өөрийнхөө ажлыг бичиж үлдэх хэрэгтэй. Зохицуулж үлдэх хэрэгтэй. Тэр л байна да. 후유증 연세대학교 간주리 투맨 후스민 예 맞습니다. 하나 둘 셋. 제가 그냥 선물하는 거예요. 하나씩 들고 찍으면 더 이쁘려나? 이렇게. 들고 찍는 게 일부러 그래서 지금. Би одоо хуучин гэрлүүгээ явж чинь хуучин амьдардаг байсан гэрлүүгээ яасан гэж ямар өөртөө ажил нэмсэн. Явган нэг таавчиг захиалсан. Тэгсэн чинь хуучин гэрлүүгээ захиалсан. Мөшин сагаас гэсэн байхгүй. Би нөгөө мөшин саг хэрэглээг аим удцсан. Явган нүгээд аль хэдийн нэг хожил одоо бараг 1 жил өнгөрч байна. Өнгөрсөн ирнэ. Мөшин сагаас 1 жилийн дараа юм захиалсан гэсэн үг. Хуучин гэрлүү явчихжээ. Тэгээ би одоо таач авах гэж байгаа байлгүй дээ. Араас нь өөр хүний нэр дээр байгаа юм чи. Одоо тэгтэйг авчихсан шүү. Таны ингээл чирэл барай гэрлэг арах нэ. Уг нойрхонгийн бодсон чинь дандаа сольж майлах ёстой. 40 минут явах ёстой юм байна. Яа харах гэсэн үйл. Одоо хийх юм байна. Одоо энэ сүүлийн 5 дахь өдөр ажилдаа явахдаа хүмүүст өгөх нэг тийм богинохон гарын бэлэг өмөр байгаа. Тэгээ юу өгөх вэ бодоод гой санаа орж ирдэг. Тэгээд хастаа хүмүүст өгөх бүр хэцүү. Эмаадгүй наа. Дараагийн метро 20 минутын дараа ирнэ гинэ. Энд чинь нэг 20 минут суух оршилчлаа. Өдөр жоохон азгүй өдөр байна. Захиалсан юм хуучин гэрлүү уучмаа. Яа, арай гэж гэртээ ирсэн шүү. Йоо, дандаа юм гутлал өмсдөг байхгүй гутал пүүз. Пүүзэх өмсдөг. Тэрүүс юм сандал, таавч маягийн өмсдөг. Хоног өмсдөг юм бол баа найз залыг авчихсан. Крокс өмсдөг. Крокс ч гэсэн өмнө хэд нэг ямар дуртай бол биш. Зүгээр өсөн болохоор өмсдөг. Тэгсэн чинь сүүлийн үед гинт амар
халууцаад фүү зөмсөх үнэхээр нэг тийм хүндэр оожгүй. Захиалъя. Ингээ бодоо захиалсан байгаа. Нэг сайн юмтай. Мөшин сагийн хямдрал болоод би ингээ мөшин саг амар их орж үзсэн байхгүй юу. Тэгээ миний ингээ нөгөө өмнө ингээ ер нь аммаар байна да гэх ингээ харцаас өмнө 20% хямдраад. Тэгэхээр би авчихгүй юу. Тэгээ ингээ өөдөр песүн шижаг хийцэн заяа. Тэгсэн чинь би сая нөгөө инстаграмаар нас дагдаг байхгүй юу тэр брендийг. Тэгсэн чинь нэр маргааш орой лайв хийн гэдэг. Тэр лайв хийж явах үедээ 40% хямдрал болно гэвэл яадгийн. Би бүр шок. Тэгээд одоогоор миний төлөвлөгөө бол 4 нь болохоор шүү дээ. 26,000 байсан заяа. 26,000 чинь жоохон мөнгө биш шүү дээ. Тийм учраас одоо ирж байгаа өмнөд маань эренгүүт нь би тэрийг буцаагаад тэгээд хямдралтай үед нь нэмж аваад ингэх төлөвлөгөөтэй. Аа бүр ингээд ганц айгүй юу. Тэгээд бүх захиалсан юм маань нэг тийм адлын хуралтай над дээр ирэх. За тэгэл байна л та. Бас 30-ээс авахгүй юу? 40,000, 39,900 байсан юм байна. Энээс 22,000 болчихсон. Тэгэхээр энэ за даа шүү гэж бодоод байсан. Тажгүй. Тэгээ би харуулж чадахгүй нэ. Өдөр миний хөл амар царамтай. Хөөрхөлтэй харуул. 제가 그 발표하는 거 다시 들어가. 발표할 때 질문 나온 것도 이름 투명 무슬랭 여수 인턴 있습니다. 하나, 둘, 셋. Day 3. What the heck? Чигдэр болохоор штэ internship хариуцдаг тусдаа баг гэдэг хгүй. Тэр багийн хүмүүстэй хамт ингээд хоол дээд жоо фидбек энэ төр бол юу хэцүү байсан, ямар юм гоё байсан юм гэх ингэж ярьж мараад тиймэрхүү байсан байгаа. Өнөөдөр болохоор өөрийнхөө багтай хамт хоол идэх өдөр байгаа. Угаасаа өглөө хуралтай тэ хурлаа тааруулсаа шууд хоолд ороод. Гэтэ би энэ сахгүй намаа ингэ идмээр байгаа менюгаа сонгоо тэгээд ингээд яа гэсэн хөө тэ би жоо менюгаа буруу сонгоцог юу сонгохоо мэдгүй. Тэр ойр тамир идээгүй хоолоо сонгоё гэж хэд бодоод чугбай сонгоцсон байхгүй. Тэгсэн чинь ингээд өдрийн цагаар идэх хоол биш байсан юм шиг санагдаад жоо харамсаад. 어쩔 수 없으니 가보자고. 나 헐코 들었어. 오늘 마지막 커피 셔틀. 네. 그러면 좀 사람들이 모이는 만나는 건가? За би одоо найзуудтайгаа уулзгаад явж байна. Үлцээ болохоор төрүүлээд над дээр ирэх байхгүй. Тэгээд бид хоёр уулзчаад өөр найзуудтайгаа уулзгаад лугаа явна. Нөгөө удахгүй манай нөгөө анаргээд найз Монгол явах гэж байгаа. Тэгээд уулзах өдөр өнөөдрөөс өөр таарахгүй. Тэгээд өнөөдөр уулзаж гоё хамт хоол идэх юм шиг байна. Одоо ингээд дадлага ажил дуусгаж штэ. Энийг дуусгахын өмнө нэг ойлгосон зүйл байна. Ах интернетийн өмнө ингээд ялангуяа ингээд олуулаа хамт үзэж тэ ингээд өөрөөрөө том хүмүүстэй ингэж юм байна штэ. Өөрөөсөө зөвчлөлтөө хүмүүстэй хамт хооллох болж байна. Тэгээд чимээгүй байсан дээр бодсон байхгүй. Чимээгүй байсан дээр уусаа нэг мэддэг юм байхгүй юм чинь тэгээд чимээгүй байсан дээр юм байна. Баагаа бодоод ер нь чимээг судаг.
Тэгсэн чинь ингээд 4 сарын эцэс маш олон ийм хүмүүстэй хоол идэж ингэж үзснийг хамгийн эцэст нь ингээд юм яриад гэх юм бол хүмүүс нь дуртай байдаг юм байна. Тэгсэн ингээд сайн харагдмаар байгаа бол яасан гэж чөлөөтэй ярьж ингэж бас баг хүмүүсээ дуртай болох бас юм хүмүүс амар нөлөөтэй юм байна гэж хэлсэн. Нэг бодлого юу вэ? Ингээд бөөнөрөө адилхан ингээд тухгүй байгаа нөхцөлтэй. Тэгээд зарим хүмүүс хичээгээд ингэж ярих гад ярианы сэдв болоод ингээд байж байгаа шүү дээ. Тэгээд хамт ингээд бөөнөрөө ярианы сэдв болоход хичээгээд ингээд хамт тэр суудлага айгүй гоё дуусна. Тэнгүүд ингээд тухайгаас одоо ингээд чимээгүй хичээс бол ингээд байдаг шүү дээ. Тэгээд би ч зур хахандаа хиймсэн хичээд ингээд чимээгүй байгаа юм бол тэр суудлага болно. Тэгэхээр аль юм ярьж хичээд чөлөөтэйгээр юм яриад энэ хамгийн best байдаг юм байна гэж бодсон. Я үлсээ авах байна. Ганцаар юм яриулаа. Үүдэж байгаа учраас санагт мяндан харуулцгаая. Энэ 백화점, 롯데백화점이 본점 байна. Төв салбар нь. Ийшээ баахан байгууллага хамгийн их ер нь ижлийн байр байдаг хэсэг. Оо. Юу ээ? Чига гоёцیں۔ Өндөр би ганцаараа жоохон жигдэх юм шүү. 예쁘게 하고 왔네. 쪼르수. амар хариу 이거 뭐. 야, 미니 버틀 ийм байгаагүй байхгүй юу? 하긴 하다어. 어떡하라 했지나. 야. ингээд юмаа тайпинг гэдэг нь нүдний өмнө нэг юм бомбон. Same 인증. 없어서도. 와우. 아프네. 비오들 하면 보러 왔다. 이거 없다. 얘네 아웃핏 클릭 보러 있다. 자가 없는데 자가 되고 있어. 발자스 때. 그래? 이게 늘 орсон чинь амар мэдэгдээд өдөр чинь ингэж орсноо би чиг уутлаасаа. Яг Аа байх нь хагдаад яа. Миний алдаа. You need to be 끝났다. Гэртээ ирээд усанд ороод одоо маргааш сүүлийн өдөр ажиллана шүү дээ. Тэрийг зориулж байгаа юм бэлтгэх хэрэгтэй болоод. Тэгээ би сая тарж байгаа дэлгүүрээ оронгоо нөгөө явах хамнаас ингээ хүмүүс нэг юм хөрхөн богинохон мемотой хамт ингээд бэлээ өмөр исэн баггүй. Тэгээ уун аминдаа ингээд хүн болгонд тохирсон юм одоо тэр хүнийг бодогдуулдаг ч юм уу янз бүрийн тийм гоо сонирхолтой юм уу гэж бодоод ингээ уун ингэж байгаа хэлсэн. Тэгсэн чинь амар хэцүү байлаа. Ингээ зарим хүмүүс хам амархан санагдаад байгаа. Юуны зарим хүмүүс санагдахгүй. Тэгээ дээрээс нь мөнгөний асуудал бас байлаа. Ингээд яг амар байгаа юм олонгууд ихтгэх үнэтэй ах ч юм уу тий. Тэгээд жоохон фейлдээд за тэгвэл зүгээр энгийн юмн дээр гоё мемогоо бичэл өгчөө гэж бодоод пепер авсан маа манайх навтай нэлээд 8 лаа 7 хүнд пепер одоо тэгээ энэ дээр хүн болгоно нэг юм бичээд өгөх тал юм шиг байна. Одоо ийм юм байсан хгүй юу? Одоо мөнгөө хэмнээд байгаа юмраа ашиглаж байна. Энэ минь дээр ч юм уу бичиж агаад ийм юм арнач. Ёо нэг би одоо хийж бүр унтлаа. Амар нөр хүч. Дараагийн интернет өгөх ажлын юмаа тайлбар бичээд апдейт хийсэн. Маш нэг хийх юм уу зүгээр байж агаад тараад өөрөө хамт дадлага ажил хийсэн интерн хүмүүстэй хамт хоол идэж хөөш хийгээд тэгээд
бас энэ 4 сарын адлын хувьд минь дуусах нэ. Тэгээд өнөөдөр сая бас жоохон ширээнийхаа зарим юмнуудыг цуглуулж авчирсан. Тэгээд маргааш болохоор бараа авчирдах юм байхгүй. Усны аягаал аяагуудаг усны саваалаа аяагуудаг усны саваалаа авчирхад. Аяагуудаг усны сав юу усуудаг аягаа. Усууд зур аягаа авчирал. Тэгэл бол. Дараагүй болтлоо бичлээ. Тэгээд 7 хүн дээр бүгдийг биччихлээ. Холоос харах юм бол ингээд хөрхөө. За төлөвдөр маргааш шүлүүлцгаая. Би одоо яга сандраад өглөчтөр бэлдсэн юм аа. Өглөө угаан ингээд хүн байхгүй ширээнүүд дээр нь тавиад ингээд хүчээ боцохгүй тэгсэн чинь өглөө ирсэн чинь хүмүүс аль ирсэн байсан. Тэгээд чадахгүй байж байгаа. Цайны цагийг ашиглая гэж бодлоо. Өнөөдөр жамшин язг байхгүй. Тийм болохоор нэг 15 минут үлээж байгаа. Бүх хүмүүс гарсны дараа ашиглаад тавьчаад тэгээд яг олон дор юм шиг. Сүүлийн өдөр. Тэгээд бас намайг би өнөөдөр 6-аас тарахгүй гэсэн чинь 4-өөс эрт яваа гэдэг өнөөдөр бас эрт тарах юм шиг байна. Тэгтээ хамгийн гол нь манайх нөгөө дадлаг гэсэн хүмүүс маань нийлээд орой хоолндоо игээд ирсэн байхгүй. Эрт тарсан ч гэсэн угаасаа энэ хавьд 2 цаг гарна. Тэнэж байгаад хамт хоол идчихээ тэгээ арих юм шиг байна. Сандрах. Битгүй амар юу байна. Баярлах ч хэцүү гом. Гониглах ч хэцүү. Баярлж байгаа хэрнээ гониглж байгаа юм шиг.